Сайн байна уу? Энэ удаагийн хичээлээрээ ижил бичлэгтэй үгсийн онцлог тэдгэрийг хэрхэн зөв бичих талаар үзье. За өөр утгатай боловч тухайн үгийг нэг дүрсээр тэмдэглэдэг үгс монгол бичигт бас цөөн байдаг. За эдгээр үгсийн утгыг бол хам бичвэрээс нь шалтгаалаад ялгаж унших боломжтой. За жишээлх юм бол алда, алта гэж бичээд энэ бол алт дэлэм, алт мөнгө гэдэг үгийн алт хоёрыг инхүү ижилхэн нэг дүрсээр бичнэ. За мөн уртуу, урдуу гэж бичиж байгаа нь урт гэсэн үгийг инхүү бичнэ. За одууга буюу отууга гэдэг энэхүү бичвэр бол отог, утаа гэсэн хоёр үгийг инхүү адилхан бичдэг. За ацаг гэдэг нь ацаг шүд, ацаг хөлөс гэсэн хоёр өөр утгыг бол ийхүү нэг дүрсээр тэмдэглэдэг. За үлдэхүү буюу үлдэх гэдэг үг маань үлдэж хөөх эсвэл үлдэх хоцрох гэсэн хоёр өөр утгыг ийхүү нэг дүрсээр бичнэ. За бандан, бантан. За бандан, бантан гэсэн хоёр үгийг ингэж бичнэ. За мөн балчир, бэлчир гэсэн хоёр үгийг ийхүү нэг дүрсээр бичдэг. За буу, бүү гэсэн хоёр үгийг ингэж бичнэ. За мөн буугуудай. За буудай, боотой гэх зэргээр энэ үгийг бас уншиж бичиж болно. За мөн бод, бод гэсэн хоёр үгийг ийхүү нэг дүрсээр бичдэг. За дараагийн жишээ. За бөөгэ гэдэг нь бөө мөргөл бүхийн барилдааны бүх гэсэн үгийг ийхүү бичнэ. За харин бас тэмээний бүх гэдгийг бас өөрөөр бичдэг. За энэ бөөхүү буюу бүүхүү гэсэн энэ дүрс нь бүх мөн тэмээний бүх гэсэн хоёр утгыг ийхүү бичнэ. За хээдүү. За энийг бол хэд, хит гэсэн хоёр үгийг нэг дүрсээр бичнэ. За мөн хуусуу гэдэг нь хус мод эсвэл хусах арилгах гэсэн үйл үгийг ингэж бичдэг. За дараагийн үг нь хөөбэгэ буюу хөвөө, гүвээ гэсэн хоёр үгийг ийхүү нэг дүрсээр адилхан бичнэ. За дараагийн үг нь бол хөөгээрээ. За энийг бол хөөр гэдэг үгийг ийхүү бичнэ. За бас хөхөр гэдэг үгийг ингэж бичнэ. За дараагийн үг нь хөр, хүр гэсэн хоёр үгийг ийхүү бичнэ. За хөлдөө буюу хөлд гэдэг үг. За хөлдөж мордох зэрэг морь малтныг хөлдөх гэдэг үгийг хөлдөө гэж бичээд мөн ус хөлдөж зарцахыг хөлдөө гэж бичдэг. За гэгэрэх гэдэг үг. Бас хэхээрэх үг гэж уншиж болно. Тэгэхээр энэ бол гэгэрэх, хихрэх гэдэг хоёр үгийг ийхүү адилхан бичнэ. За мөн гэлтэр, хэлтэр гэдэг үгийг ийхүү бичнэ. За дараагийн үг. За гилалзаа. За энэ үгийг бас хийлалзаа гэж уншиж болно. Тэгэхээр энэ бол гялалз, хялалз гэсэн хоёр үгийг ийхүү нэг дүрсээр бичнэ. За дараагийн үг нь түүрээ. За энэ бол тэрэг төрхийн түр, дуу төрхийн түр гэдгийг ийхүү бичнэ. За энэ бол дам, дэм гэсэн хоёр үгийг ийхүү адилхан бичнэ. За энэ бол төөрүү, дөөрүү. За энэ үгийг бол төр, дөр, төрөх үйл үгийг бас ийхүү нэг дүрсээр бичнэ. За мөн зарим үгсийн хувьд урт их шиг болоод үйл үгийн яа нөхцөл адилхан бичигддэг учраас хоёр өөрөөр унших боломжтой байдаг. За жишээлх юм бол эбүүлжие. За энэ бол өвөлжөө гэдэг үгийг ийхүү бичгээс гадна өвөлжий гэдэг үгийг ийхүү бичнэ. За үүнтэй адилхангаар намаржия буюу энэ бол намаржаа, намаржай гэсэн хоёр үгийг яг адилхан бичнэ. За булия гэдэг үгийг буулия гэждэг бол боолия буюу болъё гэдэг үгийг бас ийхүү бичнэ. За тэгэхээр үүнийг бол хам бичвэрээс нь шалтгаалж эдгээр үгсийг бол аль утгыг илэрхийлж байгааг нь мэднэ. За мөн хаваржаа гэдэг үгийг
хаборжия гэж үчээд за энийг бол хаваржаа гэж уншиж болно. Бас хаваржээ гэж уншиж болно. За энэ мэтчлэн өөр өөр утгатай боловч монгол бичгээр адилхан бичдэг үгсийг бол ижил бичлэгтэй үгс гэж нэрлэдэг бөгөөд за эдгээрийг тухайн хам сэдвээс нь хамаарат ялгаж унших бүрэн боломжтой юм аа. За эдгээр үгсээ та бүхэн сайтар нүдэлж тогтоогоорой. За энэ удаагийн хичээл өгүүгээр дуусж байна. Дараагийн хичээлээрээ дахин уулзлаа. Баяртай.